За сайн байцгаана уу? За 8 дугаар ангийн сурагчдын ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагаанд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь сэдвээр зөвлөмж өгч байна. Тэгэхээр Монгол улсын баг дунд боловсролын тухай хуулинд хүн мэргэжлийн чиг баримжаа олгож бие даан хөдөлмөрлөх үргэлжлүүлэн суралцахад бэлтгэнэ гэж заасан бол 2014-өөс 2024 онд хэрэгжүүлэх төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод бүрэн дунд боловсролыг сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар өгөх ирээдүйд эзэмших мэргэжлийн суур баримжаа олох үе хэмээн заасан байдаг. За багшийн ажлын байрны үлгэрчлэн тодорхойлолтод сурагчдынхаа хэрэгцээ сонирхлыг судлах, за эцэг эх иргэд олон нийтэд ажиллах, хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчлэн хөтөлбөрт нийгмийн хэрэгцээнд тулгуурлан мэргэжлээ тодорхойлж ухамсартай сонгоход дэмжлэг үзүүлэх гэж заасан. За энэхүү эрх зүйн орчны хүрээнд сургуулийн төвшөнд ажил мэргэжлийн чиг баримжааг зохион байгуулахдаа сургуулийн стратеги төлөвлөгөө, хичээлийн жилийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байна. Тэгэхээр хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг бол ажил мэргэжил сонголт байдаг. Зөв ажил мэргэжлээ сонгох юм бол тухайн хүүхдийн амьдралын чанар цаашлбал улс орны хөгжилд сайнаар нөлөөлнө. За сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн нэлээд нарийн төвөгтэй болж өндөр түвшний ур чадварыг иргэдээр шаарддаг болсон. За Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр дээд боловсралтай боловч ажил хөдөлмөр эрхлэх ур чадваргүй иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн байна. Ажилгүйд л их болсон байна. За ажил олгогчдын зүгээс дээд боловсралтай гэхээс илүүтэй чадварлаг мэргэжлийн ажилчид хэрэгтэй байна гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр ажилгүйд л нэлээд их байна. Мөн дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт хангалтгүй байна. За эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж буй төгсөгчдийн доо бас хангалтгүй байгаа зэрэгээс шалтгааллах нь ер нь бол энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагаа хөндөгдөж байна. Тэгэхээр эдгээр нь бол ажиллах сонирхолгүй байх, ур чадвар чадамжгүй байх, өөрөөр хэлбэл өөрийн ур чадвартаа тохируулан ажил мэргэжлээ сонгоогүй байх. За тэгээ хөдөлмөрийн зах зээлийг судлаагүй байгаагаас иймэрхүү үр дагаврууд гарч байна. Суралцагчдыг ажил мэргэжлийн төлөвлөгөө хийх, ухаалаг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх, дэмжлэг тусалцаа үзүүлэх тухай ойлголтыг ажил мэргэжлийн чиг баримжаа олох гэдэг. Тэгэхээр ер нь дээд боловсралтай хэдий ч иргэд ажилгүй байгаагийн үндсэн шалтгаан нь тэд нар өөрсдөө эсвэл эцэг эхчүүдийн хийсэн ажил мэргэжлийн алдаатай сонголт байдаг. За хэдийгээр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ажил мэргэжлийн талаар ярилцдаг ч гэсэн тэдний зүгээс мэдлэг сул байдаг учраас зөв сонголт хийж чадахгүй байна. Тэгэхээр сургуулийн хувьд ажил мэргэжлийн чиг баримжааг явуулахдаа зөвхөн сурагчид төдийгүй эцэг эхчүүдэд ажил мэргэжлийн талаарх ойлголт мэдээллийг байнга өгч оролцоог нэмэгдүүлж авах шаардлагатай байна. Тэгэхээр эцэг эхчүүд бол хүүхдүүдтэй ажил мэргэжлийн талаар санаа зовдөг. Гэхдээ яг ямар байр сууриас хандхаа мэдэхгүй байх. Мөн ажил мэргэжлийг эртнээс сонгох ёстой гэдгийг бас мэдэхгүй байх. Тэр талын мэдлэг мэдээлгүй байх нь сүүлийн үед элсэлтийн шалгалтын зөвхөн оноон дээр суурилж ажил мэргэжлээ сонгоод байгаа нь их учир дутагдaltaй юм. За эцэг эхчүүд хүүхдтэйгээ харьцахдаа ажил мэргэжлийн хувьд эерэг болон сөрөг нөлөөллийг бий болгоод байдаг. Жишээ нь шүүмжлэл сэтгэлгээгүй зөвхөн хүүхдийнхаа ярьж хүсэж байгаа зүйлийг нэгд тавьж байгаагаар нь хүлээж авч байгааг бол эерэг нөлөөлөл гэж үзэх юм бол өөрийн үзэл бодлоо тулгах, бусдад харьцуулах, хүсэл сонирхлыг үл хайхрах зэрэг нь сөрөг нөлөөлөл юм. Тэгэхээр эцэг эхийн хийж болох зүйлсүүдийг яриа. Тэгэхээр хүүхдийнхаа хүсэл сонирхлыг эхлээ сайн асуугаарай. Ер нь бол хүүхд чи ирээдүйд яг ямар мэргэжилтэй болох гэж байгаа, ирээдүгээ хэрхэн төсөөлж байгаа гэдгийг ярилцах хэрэгтэй. За тэгээ хүн болгон өөр ингэсэн чадвартай байдаг учраас магадгүй хүүхдийн чинь сонирхож байгаа ажил мэргэжил өөрийн чинь сонирхолтой нийцэхгүй байсан ч хүүхдийнхаа хүсэл сонирхлыг нэгд тавиарай. За хоёрт нь авьяас ур чадварт нь суурилж сонгоорой. Хамгийн гол нь тэр сайхан мэргэжил гэхээсээ миний хүүхд яг ямар ур чадвартай вэ гэдэгт нь нийцүүл сонгохыг хичээгээрэй. За хүүхдийн мэргэжлийн хүүхдтэй ажил мэргэжлийн ертөнцийн талаар мэдээллийг сайн хэлээрэй. Тэхийн тулд өөрөө энэ талын мэдлэг мэдээлэл их байх ёстой. За эцэст нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулаарай. Тэгэхээр яг манай бидний хүүхдүүд бол нэг тодорхойгүй нийгэмд амьдарч байна. Тэгэхээр
энэ одоо болж байгаа хөтөлбөрийн боломж ирээдүйд бас эрэлт биш одоо илүүдэл болохыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр үүн дээр сайн анхаарна. За тэгээ өөрөө үлгэр дуурайлтай байж хүүхдийнхээ үзэл бодлыг сайн сонсоорой. За хийж болохгүй зүйлс сайн бас эцэг эхчүүдэд сайн тайлбарлаарай. Тэгэхээр хүүхд чи ямар шийдвэр гаргасан битгий зэмлээрээ энэ шийдвэрт нь хүндэтгэлтэй хандаарай. За ажил мэргэжлийн талаарх өөрсдийнхөө өнгөц дүгнэлтийг битгий хийгээрэй, хэлээрэй. За ер нь өөрийнхөө биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлийг хүүхдэрээ хийх гэж зарим хүмүүс байдаг. Жишээ нь би эмч болох байсан, эмч одоо тэгэхээр миний хүү эмч бол гэдэг ч юм уу. За мөн энэ миний хүүхд одоо цэргийн хүн болох гээд байна гэд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хэтэрхий хянаад байдаг. Уулын цэргийн хүн болмооргүй байна. Би өөр чиглэл болгоно гэн. Тэгээд хүүхдийнхээ өмнөөс дангаараа шийдвэр гаргаад байдаг эцэг эхчүүд байдаг. За би хүүхдээ Монгол Улсын их сургуульд оруулах гэж байгаа гэгээд ингээ ярьж байгаа жишээ. За ямар мэргэжил сонгох вэ гэхээсээ сургууль сонгох тохиолдол бас их байдаг гэдэг дээр бас анхааралтай ажиллана. За ажил мэргэжлийн чиг баримжаа хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. За нэгдүгээрт нь ойлголтын хэсэг, хоёрдугаарт нь үйл хэргийн хэсэг. Тэгэхээр ойлголтод бол одоо 3 зүйлийг ойлгоод авах хэрэгтэй. Нэгдүгээрт нь өөрийгөө ойлгох хэрэгтэй. Би яг ямар хүн. Хоёрдугаарт ажил мэргэжлийн ертөнцийн талаар сайн ойлгоод за энэ хоёрыг холбоод бусад одоо шийдвэрт минь нөлөөлөх хүчин зүйлүүд юу вэ гэдгийг ингээ ойлгоод авчна. Үйл хэргийн хувьд нэгэнт энэ зүйлээ ойлгосон, би ажил мэргэжлээ зөв сонгосон гэж үзвэл төлгөө гаргаж ажиллана, шийдвэрээ гаргана. За тэгээд үйл хэрэг болгоно. За би жишээ нь эмч болох гэж байгаа гэвэл би одоо хим биологид жоохон тааруулбал хим биологийн хичээлийг илүү төлхөө одоо анхаарч сурнаа гэдэг ч юм уу. За би эмч болох чиглэлийн ямар сургуулиуд байдаг вэ гэдэг ч юм уу. Энэ чиглэлийн зүйлүүдийг сайн одоо үйл хэрэг болгож судлаа. За 8 дугаар ангийнхны хувьд үндсэн 2 том агуулга байгаа. Нэгдүгээрт өөрийнхөө сонирхол давуу талыг таньж мэдэх, үнд зүйлээ тодорхойлох. Хоёрдугаарт нь ажил мэргэжлийн ертөнцөө таних. За энэ хоёроо нэгтгээд ажил мэргэжлээ сонгож эхлэх. За сурагчийн гарын авалгад байдаг өөрийгөө таньж мэдэх дасгал даалгаврууд байдаг. За энэ дасгал даалгавруудыг сайн ажилласнаар би байгальтай харьцах чиглэлийн хүн юм уу, техниктэй юм уу, урлаг уран сайхантай юм уу, бусдад нөлөөлөх чиглэлийн юм уу гэх мэтчлэнгээ өөрийнхөө чиглэлийг гаргаж болно. За мөн хувь хүний арга барилаа одоо би шийдвэр гаргах төвшөнд ажиллах чадвартай юм уу, эсвэл төлөвлөх, зохион байгуулах чадвартай юм уу гэх мэтчлэнгээр. За ажиллах арга барилын хувьд би альваг хийхийн өмнө сайн боддог хүн чухал гэж үздэг юм уу? Даалгавраа эхлээд сайн ойлгож агаад дараа нь төлөвлөхийг чухалд үздэг юм уу гэдэг ч юм уу. За эрдэмтэд бол энэ ажил мэргэжлийн талаар нэлээд судалгаануудыг гаргасан байдаг. Өөрийгөө илрүүлэх. Жишээ нь доктор Хоолландын арга бол нэлээд үр дүнтэй арга байдаг. За энэ арга бас эцэг эхчүүдэд сайн ойлгуулаарай. Хамтдаа хүүхдтэй хамтарч ажиллаарай гэдгийг зөвлөөрэй. За ингээд олон төрлийн ажлын байрууд өөр ур чадварыг шаарддаг учраас одоо өөрийн ур чадвар тохирсон уялдсан ажил мэргэжлийг сонгоход эцэг эхчүүдэд болон сурагчдад багш нар маань нөлөөлөх учиртай. За дэлхий дээр 9000 гаруй ажил мэргэжлүүд байдаг. За энэ ажил мэргэжлүүдийг үйл ажиллагааных нь онцлохоор 5 бүлэгт хуваадаг. Хүн хүнтэйгээ байгальтай, техниктэй, тэмдэгттэй, урлаг уран сайхантай. За тэгвэл манай хүүхэд одоо яг аль бүлэгт хамаарах вэ гэдгийг сайн гаргах хэрэгтэй. За улсад одоо энэ хөдөлмөрийн зах зээлийг нэлээд сайн судална. За тэгээд Монгол улсын эрэлттэй 10 мэргэжил ямар вэ? За энийг тухайн одоо цаг үед нь сайн судлах хэрэгтэй. Мэдээллийн үнэн зөв гэдэгт бас нягтлах хэрэгтэй. За мөн илүүдэлтэй мэргэжлүүдийг сайн судлаарай. За эцэст нь та бүхэн дараах одоо саналыг дэвшүүлж байна. За эцэг эхийн оролцоог хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг сайн гаргаарай. За 8 дугаар ангийн одоо энэ төлөвлөгөөг гаргахдаа эцэг эхийн оролцоог сайн нэмэгдүүлээрэй. За сурагчийн гарын авлага даалгавар тасгал дээр ажиллахдаа хүүхдүүдтэй хамтран ажиллаарай гэдгийг бас сайн хэлээрэй. За тэгээ ер нь ажил мэргэжлийн чиг баримжаа олох гэж юу юм, яагаад чухал болох талаар ер нь жилдээ нэг 2-оос доошгүй удаа сургалт, өдөрлөг, уулзалтуудыг зохион байгуулж хэвших хэрэгтэй. За ажил мэргэжлийн чиглэл, ажлын ертөнцийн талаар шинэлэг мэдээллүүд их сурвалжуудыг эцэг эхчүүдэд сайн одоо танилцуулж байгаа.
За мөн өөрийгөө таньж мэдэх хувь хүүхдийн онцлог, шинж чадвар, за ажил мэргэжлийн сонирхлын судалгааг аваад, за тэгээд тэр судалгаануудаа мөн эцэг эхчүүдтэй хуваалцж байх хэрэгтэй. Магадгүй одоо хүүхдийн сонирхол, эцэг эхийн сонирхол өөр байгаа учраас энэ дээр эцэг эхчүүдтэй хуваалцаж одоо хүүхдийнхаа талаарх ойлголтыг эртхэн эцэг эхчүүдэд хэлүүлж явах одоо ойлгуулах хэрэгтэй. За хүүхдийн чадвар, сонирхол суйрлна гэдгийг сайн одоо ойлгуулаарай. За эцэг эхчүүд өөрийн одоо эзэмсэн ажил мэргэжлийн талаар сурагчтай уулзалт хийх, зочин болгох одоо зүйлийг сайн зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө тодорхой ажил мэргэжил эзэмшсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ажил мэргэжлийн сайн сайхныг одоо бас хүүхдүүдтэй тайлбарлаж ярьж бас болно. За сурагчдын одоо судалгаанд үндэслэн мэргэжлээ болон хичээлийн сонголтоо хийхэд эцэг эхтэй хамтран зөвлөж одоо гурвалсан байдлаар ажиллавал илүү үр дүнтэй. За тэгээ анги танхимын сургалтанд ажил мэргэжилтэй холбоотой үйл ажиллагааг удирдах, ганцаарчлан ажиллах ийм үйл ажиллагаануудыг сайн хийх юм бол илүү их үр дүнтэй байдаг шүү. За ингээд багш нартаа амжилт хүсье. Энэхүү зөвлөмжийг анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.